нь тэгээд инх болдох гэдэг айл ер нь хүүхдүүдтэй яг юм Монгол уламжлалт, наадгай, тоглоомыг өвлүүлж үлдээн гэж бодож байгаа. За сайн байна уу? Намайг инх болд гэдэг. Манай эхнэрийг хулан гэдэг. Бид хоёр ингээд залуу гэр бүл хоёрт одоо энэ жил 2 дахь удаага цагаан сар их гэж байна. Хоёр жоохон хүүхэдтэй, нохотой, мууртай. Өнгөрсөн жил анх удаага ширээ засч үзсэн. Энэ жил бол арай өргөн дэлгэр тэмдэглэе гэж бодож байгаа. Ер нь залуу хүмүүс ч гэсэн ёс уламжлалаа дагаад гэртээ хөрхөн одоо ёсолж болдог штэ тий. Өмнөх жилүүдэд чинь дандаа жирэмсэн байгаад тэгээ ерөөсөө гэртээ цагаан сар бол хийдэг байгаагүй. Ээж аав бид өвөө эмээгийн очиж байдаг байсан. Ер нь яг гэр бүлээс уламжилсан ч гэлтгүй ер нь л тэгэл Монгол ардынхаа сар шинийхээ ёс уламжлалыг дагахыг хичээдэг. Тэгтээ яг ингээд бодохоор намайг ингээд бүр жаахан байхаас өдийг болтол яг сар шинэ болгоноор битүүний орой эмээ маань бүр ингээд яг ёс болгоод нөгөө орой хаалганыхаа гадна лам бурханд зориулж мөс өвс хоёр тавьдаг штэ тий. Манай эмээ болохоор нэг цагаан тос тавьдаг гэсэн юм. Нэг аяганд ус, мөс, тэгээд нөгөө аяганд нь цагаан тос тавьдаг. Цагаан сар гэхээр уламжлалт гэхээр яг тэр л бодогдчихээн. Тэгээд би бас эмээгээ дуурайгаад тэгдэг. Энэ жил бас битүүний орой тэгж тавина. Яг манай хүний гэр бүлээс өвлөгдөж ирсэн бит хоёрт юм нэг онсон тоглоомнууд байдаг байхгүй юу? Яг Монгол уламжлалт би бүр харж марж байгаагүй тэр ямар ч нэртэй юм дээ тий. Онсон тоглоомнууд л гэдэг баг тийм. Онсон тоглоомнууд гэдэг тэгээд тэднийг одоо цагаан сарын ирч гэлтгүй ер нь ингээд тоглож хүүхдүүдтэй ингээд Монгол онсон тоглоомнууд гэдэг чи ийм олон төрөл байдаг, ийм гайхалтай байдаг шүү гэдгийг бас мэдүүлмээр байдаг. Ер нь тэгээд инх болдох гэдэг айл ер нь хүүхдүүдтэй яг ийм Монгол уламжлалт, наадгай, тоглоомыг өвлүүлж үлдээн гэж бодож байгаа. Тэгэл ер нь өвөө эмээгийнхаа ууц өвчөг чанж бэлдэж өгөөл тэгэл борцог нь авч өгөөл тэгэл болдог тоо. Тэр хоёлоо ер нь айлаас цөөхөлөө болохоор яг эмээ өвөгийн хөгшчүүдийнхаа цагаан сарыг бэлдэх ажлыг бит хоёрын нуурын дээр хийрдэг. Монгол хавцаа ер нь бол айгүй яг цагаан сараар л юмсдаг. Яг дээл бол баян жил болгон солиод идэв. Энэ чинь бүр анхны дээл шүү дээ. Бараг юм яах вэ? Би бол өдөр тутамдаа ер нь ойрхон Монгол хувцас их өмсдөг. Өвлийн зузаан нөгөө хурган дотортой дээл бас байгаа. Тэрийг өвл гадуур хувцас өмсгөр, гадуур хувцсны оронд одоо өмсгөр гоё тий. Анх бол нэг идээ засгаад нэг жоохон болоод нэлээ хөгшин болсон юм шиг битрийг авчихсан. Яг гэрийн тэргүүн одоо гэрийн эзэн болж байгаа. Тийм. Хариуцлага дагаж ирж байгаа юм шиг. Тийм мэдрэмж авчихсан. Би ч одоо ингээд цагаан сар хийдэг. Гэрийн эзэн аав хүн болсон байх шүү дээ гэж бодоо. Тэгтээ гоё байгаа сте ингээд нэг миний гэр, миний цагаан сар гэж бодохоор. Гоё. Цагаан сарын бэлтгэлийг чи хамгийн чухал зүйлсийн нэг нь бас бэлэг байгаа шүү дээ тий. Бас гарын бэлэг ямар өнгөтэй байхаас бас тухайн жилийн өнгө тодорхойлогдно гэхгүй. Тэгээд хэрэггүй юм авахгүй байхыг л айгүйх боддог. Өгж байгаа хүндээ ч гэсэн айгүй хэрэгтэй. Уг авж байгаа хүндээ хэрэгтэй, өгж байгаа хүндээ ингээд нүгүр бардам тий. Тэгээд хөгшин хүн ер нь л ингээд за ямар ч айл байсан. Гэтэ ер нь манай хөгшчүүл бол бас ялангуяа ингээд гоё бас даацтай, зангарахтай бэлэг өгвөл гоё яадаг штэ. Тэгээд дандаа Монгол үйлдвэрлэлийнхаа л бэлгийг сонгодог. Монголын үндэсний үйлдвэрлэгчид маань ямар гоё зүйл гаргасан байна тэднийг өгдөг. Энд чинь бас эдийн засгийн зөв урсгал шүү дээ. Тэгээд надад бол би нөгөө айлын цагаан сарын бэлгэнд гоо сахны бүтээгдэхүүн тэр дундаа нүүрний маск, шит маск байвал гоё тохиромжтой санагдаад байдаг байхгүй тэр чинь хинт ч таалагдана, ямар ч хүүсний, ямар ч насны хүн хэрэглэж болно. Тэгээд тэр дундаа үндэсний үйлдвэрлэл итгэдэг, мэддэг брэнд маань байвал бүр гоё. За нэг 2 кг болол юм тэгээ нэмдэг.
Яг нэг амар жинлэж үзээгүй юм байна. Гэтэ яг нэг яг биеинд бол хүнд бол санагддаг. Би бол яг буузнаас илүү салаатантай л жин нэмдэгтэй. Их хэцэр. Цөөхөө нэг олон айлэрс нэг хэдхэн ойр татны хамаатан салнаараа орчуул тэгэл очдог та. Яг цөөхөн жил болгон яг очдог хэдхэн цөөхөн л айлтай. Гэхдээ тэднэрээс алдсан сайн цуглуулдаг. Одоо бид нар цагаан сарын баярыг яг л ээж аваасаа өвөө эмээгээс сурсан шүү дээ. Тэрнтэй яг адилхан бид нар өөрөө хүүхдүүдтэй бас яг одоо цагаан сар Монгол уламжлал өв соёл гэдэг чинь юм байдаг юм а гэдгийг өвлүүлж үлдээх ёстой хүмүүст нь бид нар өөрсдөө болохоор ер нь залууч гэлтгүү бүгдээрээ л бүх гэр бүлүүд яг сар шинийн баяраа сайхан тэмдэглэдэг байгаасай өөрсдийнхөө багадаа сурсан зүйлсийг үр хүүхдүүдтэй дамжуулж үлдээдэг байгаасаа гэж боддог. Тэгээд хамгийн гол юм нь сар шинэ гэдэг чинь юу юм бэ? Одоо бууз иддэг, салаад иддэг баяр биш шүү дээ энэ чинь. Гэрийнхэнтэйгээ гэр бүлэрээ бөөндөө уулздаг, учран зоологдог. Одоо тий хамаатнуудаа мэдлцэж авдаг хамгийн чухал баяр учраас бүгдээрээ яг одоо айлаа хисээд, алт мөнгөө цуглуулад бүх яг хийх ёстой зүйлсүүдээ хийгээд баяраа ёслол төгөлдөр утга учиртай сайхан тэмдэглээсэй гэж хүсдэг. Тэр ч утгаараа бид тээр ингээл хүүхдүүдэд дагуулаад бүх хамаатны тухаараа орно. За ингээд сар шиндээ сайхан шинлээрээ.